За баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За энэ хууль батлагдсанараа шинжлэгдснээрээ болсон захин мөрөөдөө тоглоом, бооцоо тоглоом за түүнээс үүсэх нийгмийн эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна. За хэдэн асуулт байна. За энэ бол энэ захин бооцоот мөрөөдөө тоглоом бол энэ технологид суурилсан нийгэм шинээр үүсэж байгаа л тулгымцсан асуудлуудын нэг. За энийг хоригдж болно. Эргээд яаж энэ сөрөг нөлөөллийг багасгах вэ? Яаж урьдчилан сэргийлэх соёнгийн гэр бүлийн ажлуудыг хийх вэ? За VPN болон энэ цахим карт ашиглаад энэ одоо далд хэлбэрлүүг шилжих бас боломж бүрдэх юм аюултай. Энэ дээр ямар нэг яг тооцоо судалгаа байна уу? Яг энийг хорсноор. За олон гишүүд асууж байна энэ захим тоглоом, захим казино зэргийг одоо нөгөө бооцоот спортын бооцооноос ялгахгүй гэдэг. Энэ нөгөө үндэсний спортууд дээр бол нөгөө бооцоот нөгөө зөвшөөрөгээд бас сайн зэрэг гишүүн бүтээр хуулийн цэцлэл бас боловсруулж өргөн мэрсэн. Эннээс яг яаж оруулах вэ? За учир сайдын хэлж байгаагаар бол одоо ажлын хэсэг дээр нээлттэй үлдээсэн гэж ойлгохдогоор байна. За мөн дээр нь телевиз болон сайт лайвуудаар суглаанууд маш ихээр зохион байгуулагддаг болсон. За энэ яг юутай холбоотойгоор суглаагаар дагнасан телевизийн хөтөлбөрөч байна. Энэ дээр яг ямар аргамж авах вэ? Баатархуу зайдаас бас энийг тодруулъя. За энэ бол нөгөө амар арга хэлбэраар мөнгө олох гэсэн энэ төрөл рүүгээ бас орж байгаа. За сандаг очир гишүүний хэлдэгтээ бас санал нэг байна. Бие даасан хуультай болохгүй бол аль одоо дээр үеийн хууль дээр энийг нэг аваачч наагаа тал талаас нь ингээд яваадах бас очир дутагдaltaй байж магадгүй. Тэгэхээр энэ дээр яг бие даасан хуультай болох тал дээр одоо засгийн газар томоохон бодит одоо шийдвэрийг гаргаачаа гэж хүсэж байгаа. За баярлалаа. За Баатархуу сайд хариулъя. За гишүүн маш зөв асуудлыг хөндөж байна. Ер нь бол энэ донтсон захин мөрөөдөө тоглоом гэдэг маань өөрөө сэтгэл зүйн хувьд донтуулаад байгаа учраас энээс одоо сэргийлэх юм ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт нэгэнт тоглоод байгаа хүмүүс гэр бүл нь одоо нээлттэй одоо манай гэр бүлийн хүн тоглоод байна. Миний одоо ойр орчмын хүн тоглоод байна гэдгийг эрүүл мэндийн байгууллага болон донтолдог, эмчилдэг газруудад бол мэдэгдэх нь нээлттэй болгож энэ эмчилгээний аргуудыг бол хэрэгжилж байна. Энийг бол би маш зөв зүйтэй санал дэлхийд даяарыг энэ донтолтыг одоо эмчлэх чиглэл рүү явж байна. Ер нь бол түрүү хэлсэн бүрэн хоригдвол ямар одоо сөрөг нөлөө байна уу гэхээр 40% нь бол хууль бус хувилбар бол хайдаг ийм сэтгэл зүйтэй байна гэдгийг бол дэлхийд даяар явуулсан судалгаагаар бол гарч байгаа. За энэний цаана бол 2-3 одоо гол зүйл байгаад байгаа. Цахим мөрөөдөө тоглоом спортын бооцоо тоглоом хоёрыг яагаад ялгахгүй байна уу гэхээр цахим платформ нь спорт бет гэдэг нэртэй зөвшөөрөл авангуудаа цонхнууд дээрээ бүр казино нэмээ цахим мөрөөдөө тоглоом гэдэг цонх эсвэл тийм линк заагаад өгчөж байгаа. Тэгэхээр одоогийн хуулиар спортын одоо тааврыг төлбөрт одоо энэ спортын бооцоо тоглоомыг зөвшөөрлөө гэж үзэхэд энэ одоо цахим заллин, цахим мөрөөдөө тоглоом, далд эдийн засгийн урсгал бол яг технологийн хувьд ингээд арилгахад замраагүй байдал яг хэвээрээ байх гээд байгаа. Тийм учраас бүхлээр нь хорчоод үүний дараа одоо маш сайн судалж агаад олон улсын жишгүүдийг харж агаад яах вэ гэдгийг улсын их хурл шийдсэн зүг бахаа гэж бодож байна. За энэ суглааны асуудлаар бол өргөн нэвтрүүлгийн хуулиар 16 телевиз одоо өргөн нэвтрүүлгийнхээ хуулийн дагуу тодорхой санхүүжилтийг авдаг. Ийм учраас иргэдээс ирсэн гомдлын дагуу ямар нэгэн суглаа, бооцоот тоглоом гэсэн хэрэглэгчдийн одоо эрх ашигыг зөрчсөн ийм үйл ажиллагаа явуулахыг бол хоригдсан байдаг. Гэсэн хэдий боловч одоо бас телевизүүд энэ одоо өөрийнхөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явуулсан гэвээрээ байдаг. Одоогийн хуулийн зохицуулалт бол хэрэглэгчдийн, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг олон нийтийн телевиз, өргөн нэвтрүүлгийн телевизүүд бол энэ суглаа явуулах нь бол хориотой байдаг юм а гэдгийг танд хэлье. Баярлалаа. За Алтан шагаа гишүүн тодруулъя. За цахим гэмт хэрэгтэй тэмцэхээс байх шиг байна энэ хүмүүс.
Шийдвэр гарсны дараа энийг ер нь яг хяналтандаа авч чадах уу? Технологийн үед бид хүн одоо яг энэ дээр ямар боломж нөөцтэй байгаа вэ? Технологийн үед, техникийн үед одоо боломжтой юу гэдэг бас тодруулж асууж байгаа. Заавал. За учир сайд хариулъя. За ингээд зөвшөөрлийн хуулиар бүхэлд нь ингээ хоригложгоор хуулийн байгуулагч тэр за энэ харилцаа холбооны зохицуулахороо за мэдээллийн технологийн салбарынхан гэдэг ер нь хамтдаа ажиллах болцоо бүрдэн л дээ. Одоо бол нөгөө хуулиар нээлттэй зөвшөөрөл аваад явж байгаа үйл ажиллагаа учраас маш их цаг алддаг. Хариу арга хэмжээ авъя гэхээр аль байгууллагын одоо эрх үүргээ хэрэгжүүлэхэд бол бас хүндрэлтэй байдаг. Тийм учраас яг нэг 60% багаснаа гэдэг юм үндэслэл хэлээд байгаа. За цагаан хүүгийн Мөнхбат гишүүн асуулт асууя.